Улаанбаатарынхаа Улс нутгийн бахархалт хүү Хөдөлмөрийн Баатар Ардын багш академич Шилхаажавын Авдаа гойтой уулзалж байна. Авдаа гишүү Улсын хурлын багш гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан ийм нэр хүндтэй эрхмүүдийн маань нэг байна. За сайхан урьдчилж байна уу та? Сайхан урьдчилж. За нутгийн ард түмнийхээ уулзалтанд цаг заваа зориулан ирсэнд баярлалаа. Би ч гэсэн одоо оролцож байгаа дах баяртай байна. За 100 жилийн түүхт ойн тухай гэдэг 100 жилийн түүхт ой гэдгийг та илүү онцолж сэтгэлдээ уулзаж. За би бол өөрөө овцамгийн 100 ангаас өмнө харьяат хүн. За 1961 онд баруун түрүүнд 10 жилээр төгсөөд тэгээд 2 төгсөлттэй. Тэгээд Монгол Улсын их сургууль төгсөөд дараа сурт төгсөө тэгээд тэрээс хойш Монгол Улсын их сургууль шинэ тухайн технологийн сургуулийн эцэд 57 жил ажилласан. За яг энэ хугацаанд ингээд байна. Одоо олон шавь нартай юм багш хүн байсан. Тэгээд хамгийн одоо яг хэд энэ 2000-аас 2008 онд улсын төр наадлын 8 сумыг хариуцсан тэр ардын хурлын 41-р төрөлд их хурлын гишүүн байсан хүн. За тэр үед бол харин их онцлог нь юу юм бэ гэхээр хөдөө орон нутгийн шилэн кабель тавьж холбоожуулсан. За дээр нь бол одоо надад байх үед удаан гомоос одоо наашаа малчин баруун түрүүнд хариулаад ингээд 8 сумыг өндөр тавьсан. Тэр бүгд бол орж явлаа. Тэгээд одоо тэгээд олсон жил улсуудад ажиллаа. Тэгээд энэхээ хүчинд бол океха сайхан гэдэг удирдах зүтгэсэн дээ. Одоо би бол аймаг дээр дагаж тэтгэн болдоргой музей гэдэг. Тэр музейн барилгыг одоо бариулахаар их хурлын гишүүн байх үед нямд орж одоо Эрдэнэ сүрэн гишүүн бид нар хамт хөөцөлж төсөв тусгуулж тэгээд тэрийг бариулж тэгээд дараа нь одоо миний таньдаг тэр Солонгос улсууд тэр зураг тэр одоо Чингисийн музей юу нэ зэтбадын одоо музей улсын музей тэр бүх одоо жаадуудыг сольж ингэж өгчөөс юм аа. Энэ гомьёотой байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо манай аймаг чинь одоо Улаанбаатараас алсагч гэсэн. Тэгээд энэ байгаль загварын одоо нэдэг тийм хүнд бэрхшээлтэй ийм нутаг шүү дээ. Тэгэхдээ маш хөдөлмөрч. Манай аймагаас одоо сэдэн ингээд төв аймаг болцоо гадуур зүйлээс болоод одоо бачд бол авраг бачд. Тарэлт бол авраг тарэлт болсон. Ийм одоо цаах хөдөлмөр болсон байхгүй юу? Баярлалаа Авдаагаа. Таныг нутгийн олончин хүлээж байна. Хөдөлмөрч зүтгэлтэй ард түмний бахархал болсон салбарын мандайлагчид өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж байгаа. За таныг хүндэтгэлийн зааланд орж байна.